За яг одоо энэ ширээний ард намайг ховсдож болох уу? Тэ? Ховс гэж ярина яг юу юм бэ? Өнөө цагт бидний амьдралд сүүлийн жилүүдэд маш хүчтэй түрүүн орж ирж байгаа нэгэн одоо хувьсэл болвол яах аргагүй эмгүү эмчилгээ байгаа. Би болоод сэтгэлийн одоо эмгүүгээр эмчилдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо эмгүү эмчилгээний нэгэн чухал төлөөлөл болсон ховсын талаар ярилцахаар цугларсан байна. За зочдод танилцуулъя. Алтанжол, Сачвал гэгчдийн хоёр байгаа. За нэр маань Куб улсын ангаахын их сургуулийг сэтгэл зүйч эмнэлзүүн гипнозоор одоо төгссөн. За Сачвал маань болохоор Куб улсын Латин Америкийн олон улсын их сургуулийн их сургуулийг хүний их эмч мэргэжлэр төгссөн. За ийм хоёр одоо бүсгүүчүүд маань өнөөдөр биднэрт ховсын талаар маш сонирхолтой мэдээллийг хуваалцаар хүрэлцэн ирсэн байна. За эхний асуулт. За яг одоо энэ ширээний ард намайг ховсдож болох уу? Тэ? Ховс гэж ярина яг юу юм бэ? За одоо эмгүү эмчилгээний маш олон одоо чиглэлүүд гэх юм уу бидний амьдралд энэ түрүүн орж ирж байгаа гестрал, йог, за тэгээд одоо animal therapy гэх мэт ийм олон чиглэлүүд байна. Тэгэхээр ховс маань эдгээр энэ одоо эмгүү эмчилгээний төрлүүдээс яг юугаараа ялгаатай, ямар онцлог давуу талтай юм бэ гэдгээр өөрийнхөө гастыг эхлэе гэж бодож байна. За, тав хүний өдрийн мэндийг хүргэе. За, бид нар ер нь нөгөө эв хумсар, далд хумсрыг одоо бүгдээ мэддэг болсон тий. За, тэгвэл ховс буюу гипноз маань өөрөө хумсрын одоо төлбөрийн нэг өөрчлөгдсөн физиологи байдаг. За өөрөөр хэлбэл ховсонд орсон үедээ бидний анхаарал төвлөрөл маш одоо сайн төвлөрч чаддаг. Тэрээс гадаад орчноос тусгаарлагдсан тийм байдалд очдог. За тэгээ ховсонд орсон үедээ бид нарын зүрхний сохиолд, амьсгалын тоо, булчин ингээд сулраад маш гүн тайвшралд орж байгаа нь унтаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч эсвэргээрээ бид нарын ухамсар адилхан төвшөнд одоо сэрүүн үйл ажиллагаатай. Дээрээс нь маш гүн одоо анхаарал төвлөрөлтөнд дээд зэгт хүрдэг. За үүнийг тархины бичлэгтэр ингээд тайлбарлах юм бол одоо би ярьж байна те сэрүүн байна те маш алерт байдал байна. За энэ болохоор тархины бичлэгт бета гэдэг долгионоор явагдана. За тэгвэл йог юм уу бид нар бясалгал хийхдээ нүдэ анаад ингээд тайвшраал суун те. За энэ болохоор альфа гэдэг долгионоор явагдана. За тэгвэл яг бид нар ингээд унтах гээл хичээгээл орондоо ороод ингээд хөвтөж явах нэг тийм нойрмог байдал байдаг шүү дээ. Унтаа сэрүүний хооронд гэж ярьдаг шүү дээ. Ингээд та яг унтаж байгаа юм шиг бүх бие тайвширсан мөртлөө нэг галтагаан дэмч юм уу одоо хүмүүс юу хийгээд юу яриад байгаа мэдчихийдэг хаа. За тэр нь ингээд тета долгион буюу бид нарыг ярьдаг хагас нойр буюу нойрмог байдалтай байдаг. За яг энэ нойрыг л бид нар ховсын нойр гэдээ яриад байгаа. Хүн өөрөө яг байглаараа энэ нойр өдөр болгоныг 30 секундаас 1 минутын хооронд байд юм л та. Тэр нөгөө ауто хайпнозис буюу хүн өөрөөрөө ховсдох гэдэг зүйл бол ер нь нөгөө нэг саяны таны анх асуусан намайг бодож шууд ховсдох боломжтой гэвэл үгүй байхгүй юу. Тэр эн чинь ингээд үе шатаар явагддаг буюу саяны хэлсэн долгионуудаараа доошоо ингээд шат дараалтаа явагддаг. Энийг болохоор тета долгион буюу ховсын нойр гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө гипноз терапист хүмүүсийн хийдэг нь болохоор энэ нойрыг бид нар 30-аас 45 минутын хүссэн хугацаагаар ингээд уртцгаж чаддаг байгаа. За тэгэхээр энэ аваачлаа. Энэ долгионд ингээд юу болдог вэ гэхээр дүрслэл, төсөөлөл тэгээд бид нар нөгөө анхаарал хандуул төвлөрөлтөнд дээд зэгтээ хүрдэг. Тэгээд дараа нь яг хуу дельта, гамма гэд бид нар нөгөө ингээд унтдаг гүн ойрууд яваад байгаа. За тэгвэл ховсонд яагаад ингээд анхаарал төвлөрөлтөнд яагаад дүрслэл төсөөлөл ингээд ихсээд байгаа ямар нейрофизиологийн өөрчлөлт явагдаж юм бэ гэхээр нэгдүгürt болохоор бид нарын тархинд anterior cingulate cortex гэд байдаг. За тэр нь болохоор өөрөө анхаарал төвлөрөлтийг удирддаг. Сэтгэл хөдлөлүүд хяндаг. Гурав дахь нь өвдөлтийн хариу урвал үзүүлдэг, төвийг идэвхжүүлдэг. За тэгснээрээ бид нарын нөгөө нэг бүх сэтгэл хөдлөл уур уцаар, айдас, түгшүүр тэгээд дээрээс нь өвдөлтийг намдаах гэдэг бид нар зүйлийг ховсоор ингэж хийж чадна гэсэн. За хоёрдугаар болохоор бид нарын тархи ер нь ингээд араасаа ингээд урагшаа хөгждөг те. Хамгийн сүүлийн ухамсарын тархи буюу prefrontal cortex маань хөгждөг. Тэр нь яадаг гэхээр за би төлөвлөн логик шийдвэртэй ухамсартайгаар ингэ шийдвэр гаргадаг те. За тэрнийг жоохон бууруулж өгснөөрөө бид нарын доторх байгаа би гэдэг мэдрэмжийг сэрээж өгөөд хүнийг өөртөө яг дотор хүн юу хүсэж байгаа тэрнтэйгээ ажиллах орон зай бий болгож өгнө гэсэн үг. За тэгээд дараагийн
өөрчлөлт маань одоо нөгөө нэг тархины үеийн хатан чанар гэд яригадаад байгаа. Neuroplasticity гэдэг ер нь яригадаад нэлээд удацсан. Одоо өөрөөр хэлбэл бид нарын одоо ингээд өмнө одоо дээр үед болохоор хүний биед ганц одоо буцаад одоо хөгжлөгөө өвчтөг юм болохоор тархины системчээс хамгаалдаг. Одоо болохоор тийм биш. Одоо нэг шин синаптик үүсэх боломжтой буюу мэдрэлийн шин эсүүдийн холбоос үүсэх боломжтой. Тэрний нэг боломж нь ховс буюу өөрөөр хэлбэл ховсонд оруулснараа тэр хүнийг апдейт хийгээд програмчлаад өөрөөр хэлбэл тэр хүний зан авир сэтгэл хөдлөлийг бид нар ховсоор эмчилж болох юм аа гэдэг зүйл дээр төвлөрч ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр зан авир сэтгэл хөдлөл гэхээр түрүүн ярьсан янз бүрийн өвдөлтүүд гэхээр биеийн өвдөлт за тэгээд сэтгэл санааны янз бүрийн одоо гэмтлүүд байдаг юм уу асуудлууд таагүй байдлыг ховсоор эмчилж болох нь шүү дээ тий. За түрүүн бас хэллээ л дээ ингээд яг компьютерийн програм шиг гэдэг тий. Тэгэхээр яг хөө зүгээр миний ойлгосноор за товчлоод дахиад ярих юм бол за ховс хийнгүүд за ховсын байдалд оронгууд хүн бол маш гүн төвлөрөлтэй хүнийг маш гүн төвлөрөлтэй ажилладаг. Тэр нь бол яг унтаа сэрэнг хоёрын дунд байгаа буюу тархины долгионыг хамгийн нам хэсэгт дэтэд долгион дээр ажилладаг. За тэгээд тэр үед бол одоо нөгөө нэг биднэрт байгаа одоо тэр өвдөлтүүд байдаг юм уу? Янз одоо бие болоод сэтгэлийн өвдөлтүүд янз бүрийн асуудлуудыг биднэрт шинэ одоо ингээм компьютероор бол ийм вирусын програм бид нэр цэвэрлэсэн шүү дээ. Тэр шиг ийм цэвэрлэгээ явах нь зөв үү те? Яг зөв. Тэгээд тэнгүүтээ буцаагаад шинэ програм те. За одоо юу гэдгийг Windows 10 байдаг юм шиг байдаг те. Суулгаад тэгэхээр нөгөө даалт ухамсарын хувьд бол шинэ команд өгж байгаа гэж ойлгож болох уу те? Үүрэг даалгаварч гэдэг юм уу те? Тэг яг зөв. Одоо сая та хэлсэн шүү дээ. Одоо биеийн өвдөлтөөс гадна сэтгэлийн өвдөлт гэх те. Тэгэхээр нейрофизиологид явагддаг дахиад нэг өөрчлөлт болохоор одоо лимбик систем гэдээ байгаад байгаа. Бид нарын амигдала гэдэг төвийг төвгөл ерөн байдаг те. Одоо уур уцаар түрэмгээлэл ялангуяа нөгөө хүчтэй бид нарын одоо амьдралд одоо үлдсэн баясгал юм уу айдас төгшүүрийг одоо хадгалаад үлддэг. За тэгээд дээрээс нь хиппокампус гэдэг бас лимбик системийн нэг төв байгаад байгаа. За тэр нь болохоор нөгөө стресс зогсуулалт дээрээс нь бас дурсамжуудтай холбоотой. Тэгэхээр бид нар ховсонд оруулснараа тэр хүний санах хойг бас илүү идэвхжүүлж өгснөөрөө өнгөрсөнд болсон ямар нэгэн гэмтэл одоо бид нар яриад байгаа сэтгэлийн шарах, травма тэр хүний одоо ингээд бид нар маш их тааралддаг л та. За та ингээд амьдралдаа болсон хамгийн хэцүү цаг үе, хамгийн муухай дурсамжаа хэлээч гэхэд зарим нэг нэг тийм болж исэн гэд. Гэхдээ ховсонд оруулаад бид нар яг шалтгааны хайгаад ирэхээр нэрээ тийм зүйл болж исэн шүү дээ гэд. За тэгэхээр яагаад ингэдэг вэ гэхээр бид нар одоо ингээд өдөр болгоно орой унтдаг тийм. Энд бол нэг физиологийн одоо ингээд шаардлага хэрэгцээ тийм. Тэгэхээр бид нар унтахад яадаг вэ гэхээр өнөөдөр авсан бүх муухай мэдрэмжүүдийг устгаад бид нарыг маргааш шинэ өдөр эхлэхэд бэлэн байхгүй юу. Гэхдээ энэ болохоор зөвхөн нийт ухамсараас одоо ингээд харчаад устгаад цэвэрлээд байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бид нар үзсэн, мэдэрсэн, харсан, үнэрлсэн зүйлийг хизээч мартдаггүй. Зөвхөн талд ухамсар гэдэг хайрцаг дотор хадгалтай байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар ховсонд оруулснараа тэр хүний талд ухамсарыг нээгээд өөрөөр хэлбэл идэвхжүүлээд тэнд үлдсэн байсан дурсамжуудаас аваад тэд нарыг ингээд дахин ингээд хараад дурсамжуудаа ингээд одоо өөрөөр хэлбэл компьютераар бол нөгөө компьютерээр дата бааз руу ингээд хандах нь шүү дээ тийм. Яг зөв. Тэгээд заримдаа бид нар өөрийн мэдлэгөө зан авир, өөрийн мэдлэгөө сэтгэл хөдлөл, өөрийн мэдлэгөө сонголт хийхдээ ухамсартай байгаа мөртлөө тэр нь хаанаас ирдэг вэ гэхээр бид нарын талд ухамсараас ирдэг мессежүүд л байдаг байхгүй юу? За маш сонирхолтой санагдаж байна л да. Тэгэхээр 5000 гаруй одоо гадаад дотоодын одоо хүмүүст та ингээд гипноз тийм за энерги имчилгээ хийсэн. Тэгэхээр яг одоо энэ бодит нөхцөлийн чинь маш олон бодит жишээнүүд гэсэн үг шүү дээ. Нөхцөл дээр ямар ийм асуудлууд гэх юм уу хамгийн түгээмэл байна тийм гэмтлүүд байд юм уу усанд орж байгаа хүмүүс дээр тэгээд гарсан одоо овсын эмчилгээнд яваад гарсан үр дүнгуудын бодит сонирхолтой жишээнүүдээс хуваалцаач. За Монголд бол одоо ажиллаад 5-6 жил болж байна. Тэгэхээр надад одоо хандж байгаа ихэнх хүмүүс сэтгэл зүйн шарах юунд вэ гэхээр гомдол маш их гомдолтой. Ер нь бид нар чинь яагаад ийм их гомдолтой байд гэхээр одоо гэр бүлэрээ
Бид нар ч цөөхүүлэн шүү дээ тий. Тэг ихэнхдээ ингээд нэгээрээ хамаатнуудаараа бөөнөрөө ингэж амьдардаг хүмүүсийн хувьд дандаа хүнийг боддог. Одоо би гомдсон байхад энийг хэлжвэл чи гомдчих болов ээж минь аав маань ингээд гомдлоо маш их дотгошоо хоримтлуулдаг. За дотгошоо гаргадгүй байх нь тий. Багийн гарахгүй. За дээр нь айц төгшөөр байна. Уур уцаартаа болцсон байна. За тэгээд өөртөө итгэлгүй. Нойргууд нөгөө одоо хин нэгэн нас барсан өөрийнх нь хамгийн хайртай хүмүүс энэ хорвоог орхиод явхад тэрийг бас хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм гэмтлүүд одоо сүүлийн үед маш их ер нь бол давмгаа ирж байна. За эндээс харахад за энэ бол ингээд сэтгэл зүйн шарах, сэтгэл зүйн одоо юу гэдгийг гэмтэлгээж үзэхэд махан биен дээр нь бас илрээд байна. Махан биен дээр нь эмнэлгээр явж шалтгаанг одоо өвдсөн байгаа эрхтнүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүрх бай. Эмнэлд очихоор зүгээр тарих толгой одоо бүр шалтгаанг өвдөж байна. Өвдөлтийг би л өөрөө мэдэрч байна. Гэхдээ эмнэлд очихоор зүгээр ингээд шинжилгээ одоо ингээд эмнэлд очихоор зүгээр гэхдээ хоолоо юм залгиж болохгүй. Юм тийглээд байна. Би өөрөө мэдрээд байна. Надад хэцүү байна. Дээр нь цээж маш хүнд ингээ юм дарцсан юм шиг чулуугаар бүр дарцсан юм шиг амьсгалж чадахгүй байна. Энэ бүх шалтгааны ард юу байна гэхээр нөгөө гомдлоо олон жил хадгалсан нөгөө уур уцаар одоо тэгээ дээр нь юу илэрч ийм гэхээр хорсол яаж илэрч ийм гэхээр маш их шүдний зуултай. Тэрэндээ ингээ ботокс хариулдаг шүү дээ. Ирүү ингээд чангарсан. Бүх биеэрээ чангарсан хүмүүс энэ. Хаана хандах юм? Йогоор явдаг, бясалгалаар явдаг. Тэгэхээр бидний сэтгэл зүйн гэмтэл, сэтгэл зүйн шарах авснараа за би нэг тэр жил одоо ээжд ингээ гомдсон юм а тий. Тэр жил ингээд нэг юмнаас айцсан юм а. Энэ ингээ өнгөрсөн асуудал боловч яагаад өнөөдөр хүртэл тэрнээсээ салж чадахгүй байгаа. Тэр асуудал, тэр гомдол, тэр одоо уур уцаар бухимдал, айц төгшөөр үр дүн нь өнөөдөр энэ махан биен дээр одоо миний сэтгэл зүйд гарч байгаа үр дүн сүрэг байгаа учраас энийг заавал эмчлэх хэрэгтэй. Ховсын үр дүн энэ дээр харагдаад байгаа. За нөгөө гомдол, шарах, буцаад бид нар одоо тэр амьдралын буцаад эргээд орж штэ. Энэ бүгдийг ухаж саяны одоо манад үг хэлснээр бүгдийг ухаж гаргаж ирээд эмчлээд буцаад тэр шарахын одоо аниулаа тий. Ахаа зүгээрээ гэд ингээд бүх юм эмчилж дуусны дараа үр дүн яаж илэрч ийн гэхээр нөгөө тэглээд исэн зүйл зөөрөлж зүгээр. Одоо энд дараад исэн ховс ер нь маш хурдан үр дүн өгдөг. Гэхдээ нэг ховсоор биш л дээ. Эцшид биш энийг хэлүүлээ. Бусад нэг эмчилгээнүүдтэй харьцуулахад гэсэн үг үү? Ер нь бусад эмчилгээнүүдтэй харьцуулахад маш хурдан. Ховс болгон өөр өөрийн гэсэн үр дүнтэй. Тэр ховсонд ороод ховсноос гарах процесс тэрний дараа хүн өөрийнхөө мэдрэг бид нар орон зай өгдөг. Энэ үед юу болдог вэ гэхээр тэр ховсын үр дүн тухайн хүн мэдэрдэг. Одоо чинь энэ дэр маш хүнд байна тий. Нүдний хангаал цогцсон хизээ хамгийн сүүлд үнэн сэтгэлээсээ энэсний мартцсан хүмүүс ирдэг. Гэтэл ховсын дараа шууд нөгөө инээмсэгэл тодордог. За одоо хийгээл дуусгаад байна. Хийгээл дуусгаад. За тэгвэл одоо өөр хамхан бие анзаараад үзье. Юу болж байна? Чи мэдрэмжээ хуваалцтай гэхэд нэрээ энэ цээчин дээр дараад исэн тэр хүнд юу алга болсон бэ? Нэг хөнгөн ачаа аваад хайцсан юм шиг. Гүмэрч юм шиг. Сони энийгээ дахъя. Тэгэхээр бид нар юу болж ийм гэхээр саяны ярьсан процесс энэ хүн дээр явагдаад эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо ингээд за бясалгалаа их бол бид нар бас л ингээл нөгөө өөрийгөө дахин програмчлах гэж байгаа, даалт хөмсрөл рүүгээ хандж байгаа. Гэхдээ энэ бол маш их одоо төвчээ цаг хугацаа тий шаарддаг нөгөө хийж байгаа хүнээс. За тэгэхээр нөгөө хүн болгон бол бас яг тийгээд цаг зарцуулаад тий харлаад ингээд үнэхээр гүн одоо юу гэдгийг ми зүгээр тайрын ярианаас яхаар сонсохоор юм гүн бясалгалын үед бол одоо маш юм гүн төвлөрөлт ордог бясалгалын үед тэр үедээ юм төстэй санагдаж байгаа байхгүй юу? Ховс хийж байгаа. Гэхдээ тэр гүн бясалгалын төлөвт орох бол ингээд нөгөө анх хийж байгаа хүмүүсээс ч юм уу маш их чармайлт ингээд нөгөө дадлага бас шаарддаг шиг байдаг.
Тэгэхээр ховс бол маш богино хугацаанд тэр одоо гүн төвлөрөлд оруулаад тэгээд зүгээр тайрын сая ярианаас анзаарахаар далд ухамсарт маш хурдан хүрдэг гэсэн үг шүү дээ. Тэнд. Ер нь бол ховсыг одоо нэг үгээр ганц үгээр хэлээд өгөөч гэх юм бол далд ухамсарын түлхүүр. Гэхдээ яг бид нар ховс одоо шинжлэх ухаан өөр юм чинь дэлхийд шинжлэх ухаан. За Монголд бол бүр шинэ. Багийн хүн мэдгүй. Тэгэхээр тийм учраас бидний нөгөө хамгийн мэддэг бясалгалтай явж наагаад байгаа байхгүй юу? Бясалгалтай төсдөө гэж наагаад байгаа. Тэрнээс биш бясалгал хийснээрээ одоо удаан ингээд хэцүү гэдэг бол бясалгалыг хизээж үгүйсэхгүй ер нь тэрнтэй их төсдөө. Одоо бясалгалд орохоор бид нар маш сайхан тайвширдаг. Амьсгалаа хянах боломж, зүрхнийхаа цохилтыг хяндаг. Яг тэрүүн шиг ховс болохоор одоо хүний тусламжтайгаар өөрийг нь өөрлөө нэвтрүүлж байгаа хэлбэр. Жинхэнэ бие рүүгээ гэсэн үг. Жинхэнэ өөртөө нүүр тулна. Яг одоо нөгөө ил ухамсар ажиллаа үед бол бид нэр ингээд нөгөө оюун ухаан маань ажиллаад байна шүү дээ. Шүүлтүүртэй. Зүг буруу болон болохгүй гэдэг нөгөө янз бүрийн нийгмийн тогтсон эсвэл одоо нөгөө төрсөн цагаас эхлээд ингээд нийгмийн тогтсон ёс журамд баригдана ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг гараад ирэнгүүт нь үгүйсгээд ч юм уу тийм. Тэгэхээр яг нөгөө өөрлөгөө нэвтрэхгүй байна л гэсэн үг юм байна л та тийм. Тэгэхээр ийм асуулт гарч ийн л та. За одоо бид нар чи яг ингээд нөгөө ховс гэхээр түрүү хэлсэн ялангуяа дэлхийн хэмжээнд ч тэр за Монголд бол бүр ийм шин тутам хөгжиж байгаа шинжлэх ухааны нэг одоо салбар тий эмгүү эмчилгээний тиймгүүд бидний ойлголт бол нөгөө кинон дээр гардаг шиг тий хүнийг ингээд баг нөгөө нэг тий нөлөөлөл тий өөрийн одоо нөгөө нэг мэдлгүй гэх юм ухамсаргүй болгоод ингээд хөргөж мөргөөл ингээд ийм элбчин шиг юм ер нь бол бид нар ховс гэхээр төсөөлж штэ тэгэхээр надаа ховсын эмчилгээ маань хүмүүст ч гэсэн яг яаж явагддаг юм бэ тий ямар хугацаанд үргэлжилдэг ямар яг үйл явц болох уу тий энэ нэг сонирхолтой байна л да. За ховс ер нь олон янз байдаг. Тайзны ховс, эмчилгээний ховс. За бит хоёрын хийгээд байгаа одоо хүн мэддэг зүйлээ л ярина. Тэгэхээр тэр зурагтаар үзээ тайзан дээр гаргаад байгаа ховс, тайзны ховс. Цаана жүжигчэнтэй бэлддэг, хэтрүүлэхтэй. За entertainment тал руу байна шүү дээ тий. За бит хоёрын хийгээд байгаа бит хоёрын одоо тэр ангаах ухааны шинжлэх ухааны үндсэлтэй ангаахын сургуулийг төгсөөд ирсэн энэ чиглэлээр одоо тодорхой хэмжээний бас туршлага цуглуулсан хүмүүсийн хувьд яг л эмчилгээний ховсоо хийн хүнтэйгээ нүүр тулна тухайн хүнийг эхлээд онцлно оншийн мэдгүй шалтгааныг нь мэдгүй зүйлийг ямар ч юу ч хийх боломжгүй эмчлэх боломжгүй за тэгэхээр хүн болгон давтагдчихгүй хүн болгон өөр өөрийн гэсэн одоо өөр тийм шарах травматай байдаг. Зарим хүн жишээ нь одоо юу гэдгийг өндрөөс айдгүй хүмүүс байдаг тий. Гэтэл би өндрөөс айдаг. Эн чинь өөрөө надад шарах травма байхгүй айдас төгшөөр. Тэгэхээр хүн болгон өөр өөрийн гэсэн шарахтай хүн болго өөр өөрийн гэсэн асуудалтай яг тэр хүнтэй нүүр тулаад онцлно. За хоёулаа уншилж агаад маш олон асуултын дагуу нөгөө шалтгааныг гаргаад ирнэ. Шалтгааныг гаргаж ирсний дараа зөвхөн бит хоёр ярилцсан зүйлийг тэрийг л ховсон дээр одоо тэр хүн хүсэж штэ энийг ингээ устгуулчмаар энийг эмчлүүлмээр за устгуулахын цаашаа тэр мэдрэмжийг байхгүй болмоор байна. Тэ? Одоо ингээл би тэр хүнд гомдсон байгаа. Тэрийг ярихаараа л миний хоолой зангирчдаг. Жишээ нь би тайзан дээр гарахаараа одоо олон хүний ингээд өөдөөс юм ярих гэхээр би чичрээд идэх. Миний дуу цаашаа орчдөг. Миний бүх гар хөл ингээд одоо хөшчдөг. Тэгэхээр энэ дээр бит хоёр юуг эмчилмээр вэ? Чи юу хүсэж байна? Тархинда дахиад чи юу суулгамаар байна? Далд ухамсартай. Одоо бол маш олон хүмүүс хүсэл нь шүү дээ тий. За жишээ нь би залуу эдээс
одоо юу гэдгийг донтолтууд байна. Чихрийн донтол. За донтолтыг хийдүүлээд тусдаа ярих бол байх бол. Тэгэхээр ингээд би тийм заан тургуу. Одоо би ууртай байна, айштай байна. Юм л бол ингээд юм шидчих гээд байна тий. Надад хэрэггүй ийм айс зам байна. Би энийг ингээд контролдмаар байна. За энэ ийм зүйл надад хэрэгтэй байна. Энийг би талд хумсартаа суулгамаар байна. Бид нар ярьдэн шүү дээ. Талд хумсар угаа чих талд хумсар угаа хий. Тэгвэл эн чинь өөр айч нь чиний эд эсэг чинь өдөрт нь гар хүлэгч өдөрт нь гэл маш болгоудаа сонссон. Тэгэхээр энэ зүйлийг одоо хүний тусламжтайгаар тэр ховс хийж чаддаг, ховсын техникийг мэддэг хүний тусламжтайгаар тархиндаа суулгана л гэсэн үг. За ингээд хоёулаа тохирчлоо. Аюулгүй байгааз. За тохирцсон. За ховс яаж явагддаг вэ гэхээр тэр оншилсан өдөр жижигхэн тест явуулна. Ховс гэдэг чинь ингэж явагддаг. Ховс хүний биед хүрдэггүй. За хүнд ямар нэгэн юм идэж болохгүй. Ямар нэгэн тариа янз бүр юм хийхгүй, юм хөхгүй тий чи. Тэгэхээр одоо бид тээр зайгаа барих нь шүү дээ. Ингэхээр юу болдог, юу болохоос нь ахуулаад дуусах хүртэл тэр хүнд бүх зүйлийг хийлж өгнө. Дээр нэмэх нь түрүүний нөгөө ховс яаж явагддаг тэр тархины бүх зүйлийг ойлгосны дараа тухайн хүнд айдас байна гэсэн. Ховсонд орохгүй байх ямар айдас байна. Ирсэн, оншилсан өдөр шууд бол ховсонд авдаггүй. Тэр хүнд бодох. За үнэхээр надад ховс хэрэгтэй юугүй юу те. Тэрний дараа өөрөө хүлээн зөвшөөрөөд ирсний дараа одоо нөгөө ховсоо тохироод тэгээд хийж эхэлнэ. Имчилгээгээ явуулж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр юм байна шүү дээ. Нэгдүгürt бол ингээд хүн ямар нэг байдлаар энэ ховсын одоо имчилгээ те надад хэрэгтэй байж магадгүй гэд ирээд онцлууллаа. Тэнгүүд таад ингээд одоо асуулгаар тэр хүнийг яг л нөгөө эмчнэр яаж уншилдгүй тэрэн шиг ямар асуудлууд байгааг нь уншлаад ер нь бол гаргаад ирэх юм байна. За тэгээд тэрнээр тийм нэмээд ярихад ховс хүн болгонд бас хэрэггүй. Үнэхээр уншлаад тэр хүнд ховс хэрэгтэй бол зөвлөнө. Хэрэггүй бол зөвлөгөө өгнө. Энэ одоо асуудалтай болоод ирсэн учраас ховс хэрэггүй энийг та ийм аргаар шийдгээд маш энгийн зөвлөгөө. Тэгэхээр тэгээд үнэхээр хэрэгтэй гэж үзэх юм бол нэгдүгээр та доншоо тавих нь нөгөө талдаа магадгүй хүн бас өөрөө уншиж судлаад ч юм уу. За би ингээд талд ухамсартай тий ийм шинэ одоо дадлуудыг ч гэдэг юм уу тий суулгая. Эсвэл ингээд янз бүрийн одоо энэ нөгөө нэг донтолтууд те хорц зуршил өөрт одоо хүсгүй мөртлөө бид нэр ингээ хийгээд байдаг нэг юм дадлууд байгаа шүү дээ. Тийм одоо маш хийддэг те. Эсвэл ингээл амттан байна. Кофе би бол жишээ нь одоо кофе байна те. Тэгээ муу гэдгийн зөндөө олон факт уншдаг. Сайн гэдгийг ч уншдаг. Тэгсэн мөртлөө ингээд яг тий болиг гэхээр за тэгэл гэдэг. Гэхдээ ингээд болж чаддгүй юмнууд байна. Тэгэхээр энийг бас өөрөө хэлж болох нь шүү дээ тий. За би ингэмээр байгаамаа гэх. Тэгэхээр магадгүй бид нэр өөрсдөө ингээд ил ухамсараараа буюу оюун ухаанаараа бодоод зөв буруугаа мэдээд байгаа мөртлөө өөрийгөө одоо яг энэ бие сэтгэлээ удирдах чадахгүй байгаа зүйлүүдэд туслах нь шүү дээ тий. За түрүүн нөгөө нэг донтолтууд гэж ярьлаа. Тэгээ тэр бас яг нөгөө нэг хэдүүлээ ярьсан түгээмэл байдаг юмнууд болохоор яг ямар одоо жишээ нь те донтолтуудыг ховсоор хэмжилж болох вэ? За ер нь донтолтын тухай ярих юм бол одоо өвчлэн одоо Монголд одоо арих, тамхи, тоглоом гэд яриад байгаа тийм. За тэгэхээр ер нь ингээд өөртөө донтцсон гэж боддог юм ер нь ингээд гэр бүлийн хүмүүс нь ингээд за ингээд ийм донтолтой байгаамаа гэд ирэхэд бид нар одоо ховсонд ороод шалтгааныг хайн гэсэн үг. Шалтгааныг хайн. За тэгэхээр хүн ер нь ямарваа нэг зүйлд донтжин гэдэг бол өөрөө нэг хоосон орон зайгаа нэг юмар дүүргээд байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг юмнаас л яг байхгүй юм хайгаад байгаа тий. За тэгэхээр сүүлийн үед болохоор ямар хүмүүсийг хэрж ин гэхээр одоо чихэр, нүүрс усны хамааралтай, кола, тэгээ кофе ч юм уу тий. Тэр бүгд донтолтууд ер нь бүгд ингээд нэг л техникээр явдаг. За тэгэхээр яагаад донтоод байм бэ гэхээр зүгээр энгийнээр ярих юм бол бид нар
Одоо маш их нөгөө стресстэй, байнга нэг стресстэй амьдардаг хүмүүс байдаг. Сэтгэл зүйн дарамт байж бол нийгмийн дарамт байж болно. Гэр бүлийн ямар нэгэн асуудал байж тий мөнгө, карьер гэдэг. За тэр стрессээ зөв харгаж чадахгүй байсаар байгаад яг гаднаас энэ стресс бид суглараад байна. За тэгээд ирэхээрээ сөрөг бодлууд их болоод ирнэ. За тэгэхээр нөгөө сэтгэл готрол, депресс, нойр гүйдэл гэдэг нөгөө нэг нэгээ дагуулсан үр дагавар ингээд цикл дотор орчдөг байхгүй юу. Тэгэхээр хүн угаасаа ямар зүйл хийх вэ? Тэр зүйл рүү л анхаарлаа төвлөрүүлж эхэлнэ. Тэгэхээр хайртай хүмүүстэй хамт оройн хоол идэж байгаа ч гэсэн нөгөө жижигхэн юмнаас аз жаргал мэдэрч эхлэхээ болоод байгалийн бид нар чинь байгалийн амьтан шүү дээ тий. Байгалийн яг жинхэнэ аз жаргалтай юмнаас аз жаргал мэдэрч эхлэх болонгуудаа хүн юм чинь ингээд гоё юм хүсэн шүү дээ. Гоё аз жаргалтай нэг өөрийг урамшуулах аз жаргалтай тэгэнгүүтээ тэрнийг мэдрэмжийг авах гээд тэгэнгүүтээ тэрнийг нөгөө хуурамч хурдан аргаар мэдрэх зүйл хайж эхэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт одоо хөвчлээ нөгөө нэг чихэрлэг юм те чоколад байгаад байна те. Тэрний идэнгүүтээ маш хурдан нөгөө допамин ялгаад ингээд аз жаргал баяр бас мэдэрнэ. Гэтэ тэр нь хуурамч яг л байгалаас авахгүй байгаа учраас хайртай хүмүүстэй тэрвэрхэж ч юм уу хайртай хүмүүстэй хамт одоо гэр бүлээрээ суугаад хоол идэхэд мэдрэхгүй байгаа зүйлийг тэр зүйлээс мэдрэнгүүтээ тэр допамин яг угаас усны хурдан ингээд алга болно. Тэгэнгүүтээ буцаад тэр мэдрэмж авахын тулд буцаад эдэн. Тэгээд ирэхээр хяналтаа алдаж эхэлнэ. Хяналтаа алдаж эхлэнгүүтээ энэ угаасаа гонтолт руу явж байгаа нэг шалтгаан байхгүй. За энэ үйл явцтай яг зэрэгсэд хүн толеранс гэдэг зүйл үүснэ. Өөрөөр хэлбэл нөгөө допаминыг хүлээж авдаг рецепторуудын тоо багасах буюу би өмнөхөөсөө илүү эцсэн ч гэсэн өмнөхөөсөө бага аз жаргалыг мэдрэнгүүтээ нөгөө донтолтын гүн рүү бичивж эхэлнэ гэсэн үг. Энэ ерөнхийдөө л тэгээд энийг мэдээж одоо шалтгааныг бид нар ховсонд оруулаад хайн гэсэн үг. За. Тэгэхээр ингээд шууд за би ингээд одоо юу гэдгийг амттанд маш их дуртай. Тэгээд тэр чинь их идэдэл мэдээж одоо бидний бие дөхлөлт үүснэ, тархалт нэмэгдэнэ. Тэгэхээр би амттнаа болмоор байна гэд тэгэхээр амттны болиулах ховс хийх биш, эсэргээр шалтгааныг цаад одоо шалтгааныг нь олно л гэсэн үг шүү дээ тий. Яагаад гэвэл бид нар яг ховсонд оруулаад тэр шалтгааныг хайж олонгууд шалтгааныг нь эхлээд одоо янслаад цэвэрлээд суураас нь эхлээд дээш явна гэсэн үг. Донтолтон шууд бол ажиллахгүй. Тэр хүн багаасаа ямар сэтгэл зүйтэй, ямар гэр бүлтэй, ямар зан төлөвтэй, тэ ямар орчинд үүсэн тэр бүгдийг нэрс тэр хүнийг тэр чигээр психоанализ хийн гэсэн. Тэгэхээр үнэхээр тустай тий. Одоо түүнээс биш яг уу ингээл бид нар ч ингээл одоо бараг л бүгд ингээл биеийн жинтэйгээ тэмцэж шүү дээ тий. Стресс болоод нь шүү дээ. Тийм тэр нь стресс болж байна. Магадгүй тэгээд ингээд уншихаар стресснээс үүдэлтэй одоо тий жингийн асуудлууд ч гэсэн түгээмэл байгаад байна тий. Тэгэхээр тэрэн дээр ингээд яг цаад байгаа асуудлаа тэрнээс одоо сэтгэл зүйд байгаа асуудлаа шийдчих юм бол эргээд биеийн эрүүл мэндэд ч гэсэн одоо шууд үр дүнгээ үзүүлээд явах юм байна гэж ойлголоо. Тийм учраас одоо ховсын эмчилгээнийг хамгийн тансаг эмчилгээ. Яагаад гэвэл хүний биед хүрэхгүй байна. Ямар нэгэн мэдээж болохгүй байна. Гадны биед байхгүй. Өөрийнх нь зөвшөөрөлтөө айц хүчсгүй. За дээр нь бидний нөгөө гайхалтай далд хумсрал руу нэвтэрч чадаад байгаа учраас энийг тансаг эмчилгээ. Тийгээд аюулгүй гэдэг үүднээс хүүхдүүд хүртэл хийж болдог. За сая ингээд нөгөө тансаг эмчилгээ гэлээ. Тэгэхээр эн чинь эргээл бас нэг төрлийн эмчилгээ болохоор ийм магадгүй хүмүүс тэгэх юм хүний биед хүрэхгүй тий тэгсэн мөртлөө шууд далд хумс нартай нь ажиллаад янз бүрийн одоо юм хүм идүүлэхгүй болохгүй хөдөлгөөн хийлэхгүй ингээд эмчилждэг тий хүнийг тэгээ зөвхөн одоо нөгөө сэтгэлийг чимчлэх нь тий эргээд нөгөө махан бие дээрх янз бүрийн өвдөлтүүдийг чимчлэх нь тий гэдэг ингээд маш юм өөрөө том өргөн хүрээтэй өндөр ач холбогдолтой юм уу сонсогдож байна. Тэгэхээр яг энэ эмчилгээнд юуны хэлбэрийг сонгож байгаа хүний одоо эмчилгээний үр дүнд тухайн хүний итгэл үнэмшилж байд юм уу хандлагч байд юм уу нөлөөлдөг эсвэл зүгээр ирээрээ гэсэн цагт ирээл тий одоо нөгөө заа нүдэн анаараа ч гэдэг юм уу тий хэр нүдэн анаал ингээл яг тэр 30 минутын эмчилгээнд ороод ингээд яваад ахаар болчихгүй тий. За одоо нөгөө итгэл үнэмшил дээр ярихад дээр үед одоо 1500-аад оноос эхлэхэд
маш их шашинлаг байсан хүмүүс. Маш их. За тэр шашинлаг, тэр итгэл үнэмшил дээр нь энийг тулгуурлаад шашнаар эдгэж исэн. Хүмүүсийн сэтгэл зүг шашнаар эдгэж исэн байна. 1500, 1700-аас 1800 онд энийг шашнаас салгасан. Одоо энэ ховс гэдэг зүйлийг сэтгэл зүг шашнаас салгасан байна. За ингээд судлаад явж байгаад 1848 оноос эхлээд энэ ховсыг тархитай холбож эхэлсэн. Тархитай хамт ингээд судалж эхэлсэн байх нь шүү дээ. За дараа нь хизээ одоо энэ ингээд шинжлэх ухаан болоод Америкийн тэр эмч нарын одоо судалгаанд ороод шинжлэх ухаанд ховсыг яагаад баталсан бэ гэхээр хэдэн онд баталсан бэ гэхээр 1958 оноос эхлээд тэр Америкийн эмч нар хүлээн зөвшөөрөөд ховсыг эмчилгээгээ тусдаа шинжлэх ухаан болгоцсон. Тэгэхээр одоо энэгээр юу ярих гэдэг нь гэхээр хүн өөрөө одоо завраа мэдчихэж байгаа шүү дээ тийм миний ингээд сэтгэл өвдөд байна. Миний надад тухгүй байгаа учраас тэр ховсчинд хандж байгаа одоо гипноз, эмнэлэг зүйн гипноз гэдэг хүмүүст хандж байгаа нь өөрөө итгэл үнэмшил. Би энэ зүйлийг одоо эдгэснээр аз жаргалдаа буцаад баяр хөөртэй амьдралыг харах үнцөг тий нөгөө аз жаргал авч чадхаа болчиход байна шүү дээ хүмүүс яг юунаас аз жаргал аваад байгаа мэдхээ болцсон. Яагаад аз жаргалтайгаасаа илүү баг аз жаргалгүй байгаагаа илүү сайн мэдрээд байна уу тий. Одоо нөгөө бид нар ч өөрөө түрүүн би инээд ярьсан шүү дээ тий. Үнэн сэтгэлээсээ энийг чадхаа болцсон. Тэгээд хүмүүсийг харах юм бол дээр үед одоо хүмүүс ярьдаг гэсэн чинь нүдний галцоо гэдэг. Гудмаар харалта та нар энийг ч байгаа хүн харсан уу? Тэ тэгэхээр нэг л их нүдний галцоог унсан, нэг л идэвхгүй, нэг л өөртөө итгэлгүй одоо ээж аваад ингэ загнаад байгаа шүү дээ. Манай хүүхэд ингэ залхуу болцсон байна. Ямар зориггүй хөвтэйл ахыг гэхэд тэр хүүхэд өөрөө энэ амьдралаас аз жаргал гэдгийг мэдрэхгүй байхад юун зориг, юуны төлөө тэмүүлэх, яагаад энийг ямар шалтгаан байгаа юм. Ингээд ирэхээр одоо энэ нэг сэтгэл одоо үнэмшил нөгөө итгэл үнэмшил гэдээ ярьсан шүү дээ тий. Энэ зүйл дээр байсан үнэн. Гэхдээ энийг шинжлэх ухаан болгоод буцаад нөгөө сэтгэл зүй заавал шашин шинжлэх ухаандаа биш үр дүн нь тэр хүн сэтгэл зүгээрээ эдгээд аз жаргалтай байх нь чухал болчиход байна. Дөрөв сая хэллээ ярианд донд нь гарч ирлээ. Гэл хөвтэйл эдэг те ямар нэг итгэхгүй гэдэг яг радианч гэдэг юм уу зориггүй гэд. Тэгэхээр тэрийг бол ингээд 1000 одоо юу гэдэг ээж аав нь те гэр бүлийнх нь багш нь өглөөд гэд нэмэргүй байх нь шүү дээ. Тэрний одоо яг цаад шалтгаанууд нь одоо жишээ нь яг юу байх вэ? Одоо энэ бол аюу түгээмэл те ялангуяа өсвөр насныханд их тохиолдож байгаа байх. Тэ эсвэл одоо оюутан залуучууд ч юм уу өөрийгөө хайж эхэлдэг ийм цаг үеуд тэ тэгээ нөө сэтгэл зүйн хувьд ч юм уу магадгүй өөртөө жоохон итгэлгүй болцохоор ч юм уу ийм хамгийн эмзэг үеуд нь байдаг гэж магадгүй л дээ. Тэгэхээр энийг ер нь хүн болгонд явагддаг. Одоо ганц өсвөр бид нар л ингээд хүүхдээ хөөе гэдэг ингээд анзаардаг болохоос биш. Яг анзаарах юм бол бид нар ч гэсэн тэгдэг. Заримдаа ингээд босмооргүй тий. Нөгөө зорилгоо амар том зорилго тавьчаад тэрэндээ ууг нь бол зорилготой нөгөө юун төвлөрн тэр хөгждөг штэ. Гэтэл бид нар нөгөө энерги нөгөө төвлөрлөө маш олон юмд хуваачдаг. Зорилготой биш. Тийшээ орж ирж байгаа бодол чадах болов чадахгүй болов яана одоо юу гэдгийг санаа зовлт. Ингээд бүх ганц зүйлдээ төвлөрөх ёстой байсан чинь тал тийшээ тэр төвлөрлийг одоо мянган болго хуваачиж байгаа. Ингээд ирэхээр нөгөө зорилготой төвлөрөл маань хувь нь буурна шүү дээ. Тэгэхээр амьдралд нөө залах уу одоо юу гэдгийг үр бүтээлгүй байгаа биднэрт хүртэл харагддаг. Том хүмүүс хүртэл. Тэгэхээр энэ хүн болгонд цаана нэг явагдчихэдэг одоо даалт сэтгэл готрол, даалт стресс даалт гээд байгаа штэ тий. Бид нар өөрсдийгөө ойлгоод өөрсдийгөө одоо жоохон өөрсдийгөө өндийгөөд би юу н яагаад вэ? Би яг хизээ хамгийн сүлд
үнэхээр хүүхэд шиг инээсэн тий. Надад энэ амьдралын юу хац жаргал өгөөд байна. Би яавал өөрөө баярлдаг билээ. Би өөрийгөө юу н хайрлаж чадж гин үгүй юу? Дандаа ингээд хүний хүүхэдтэй нөхөр ээж аав эсвэл одоо юу гэдгийг хамаацаад ингээд хүний төлөө хит байгаад байгаа юм шүү. Яг одоо энийг сонсож байгаа хүмүүс би хэлмээр байгаа байхгүй юу? Ганцхан минут өөр төрөө төвлөрөөд үзээч. Хүн түрүүний нөгөө хэлсэн шиг төвлөрөл хаана вэ? Тэрэнд бүх зүйл явагддаг. Тэгэхээр бид нар ганц нөгөө хүүхэд рүүгээ биш, ганц залхуу болоод байгаа тэр хүн рүү биш, бас өөрөөсөө. Шалтгааны одоо болохгүй байгаа гэд ирээд нь штэ тий, болохгүй байна гэд хараад байна. Тэрний мэрэгчлийн хүмүүст нь хандаад шалтгааныг нь олуулаад хурдан засаад цаашдаа нөгөө урт удаан хугацаанд явах гэдэг штэ амьдрал. Тэр үед үргэлж одоо зэмлүүлээ, загнуулаад эсвэл өөрийгөө үзий ядаад би ингээ өөртөө итгэлгүй штэ. Дандаа яагаад ингэж ийдгийг гээл дотгошоо нуугаад явж ирснээс тэр нэг курс эмчилгээг нь аваад тэр мэрэгчлийн хүмүүст нь хандаад цаашдаа явах урт удаан хугацаанд аз жаргалтай яваач. Одоо тийм боломж нь гарцсан байна. Тийм байна. Танай наач аягүй сайхан юм нөгөө нэг санагдаж байна л да. Яа тэгэхээр бидний үеийнхэн ч тэр бидний дэше үеийнхэн ч тэр гэд бид нар биеэ өвдөхөр бол ингээд анзаараад идэг л да. Тэр чинь ингээд нөгөө махан жишээ нь ингээд ханиад хүрэх гээд эхлэнгүүт халуураад эхэлдэг тий. За эсвэл ингээд хоолой шүс одоо өвдөх гээд эхлэнгүүт шүс салгиж чадхаа болчдөг тий. Тэнгүүд бид нэр за гэд ингээд нөгөө нэг юм тэрийг одоо ангаах эдгийх арга хэмжээ авдаг штэ тий. Ингээд эмч рүү ханддаг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг өөрт тулгараад байгаа тэгсэн мөртлөө яагаад юунаас болоод байгаа мэдэхгүй байгаа. Ингээл тэгэл одоо ингээд сонсохоор маш олон хүмүүсийн одоо юу гэдэг амьдралд энэ ингээ гацаа болдог. За зарим нэг хүмүүс бол даваад ингээ явдаг тий. Эсвэл түрүүний хэлснээр энэ нөгөө сэтгэл зүйн асуудлуудаа арих, тамхи одоо юу гэдгийг тоглоом гэх зүйлүүдээр ингээд нөгөө юм төр зөөр ингээд нөгөө нэг аргалаад ингээд яваад байдаг. Эсвэл зарим нь тэр чигтээ ер нь бол нөгөө живдэг штеп. Тийм. Тэгээ манай энэ уул нь ингээд юу гэдгийг уул нэг толгой сайтай. Тийм даанч ингэсэн гэл ингээд нэг ийм жишээнүүд байгаад идэг. Тэгэхээр одоо яг хөө миний нөгөө уншиж ирснээр одоо бол ингээд энэ нөгөө нийгмийн одоо тогтолцоо байд юм уу? Бидний амьдарч байгаа энэ орчин нөхцөл байдлаас, амьдралын хэм маягаас хамаарат ийм хоёр хүн тутмын нэг нь одоо клиник депресстэй, сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг тийм статистик уншиж байсан. Оксфордын их сургуулийн судалгаа. Тэгэхээр бид нөгөө анзаараад хэрвээ анзаарч чадсан бол одоо нөгөө нэг юм гаргалгаа нь байгаад бол маш их баяртай байна л да. Тэгвэл ингээд нөгөө яг түрүүний хэлсэн шиг бид нар шинж тэмдгүүдээ ингээд таньж мэдж байгаа шиг сэтгэл зүйдээр ямар ингээд нөгөө нэг шинж тэмдгүүд илрүүл бид нар ер нь тусламж авах хэрэгтэй юм бэ те одоо мэргэжлийн хүмүүсээс. За бит хоёр ер нь энэ олон улсын гипнозын конференц 2 жил болгоо нэг болж идэг байхгүй юу? Одоо нэг 2 жил болгоо нэг улсад ингэ явагддаг. Тэгээ бид нар сүүлийн 6 жилд ингээд оролцож байгаа. Тэгэхээр хамгийн сүүл 4 сард оролцоход бит хоёрт нэг Испани 54 настай эмэгтэйд ажиллах ер нь бид нар тусламж хүссэн байхгүй юу? Бид нарт багштай хамт. Тэгээ манай багш болохоор өөрөө Pan American Caribbean гипнозын эмчилгээний нийгэмлэгийг 30 жилийн өмнөөс ингээд байгуулад президентийг хийгээд явж байгаа айгу мундаг хүн байдаг. Сэтгэл зүйч бас сэтгсэн эмч хүн. Тэгээд тэр хүнтэй хамт бид нар тэр кейсэн дээр бодит кейсэн дээр ингээд ажиллахад 54 настай эмэгтэй. Бид нар уулзахад 1 жил хагасын өмнөөс зүрх өвддөг, даралт ихсдэг, толгоо өвддөг. Тэгээд маш тийм хүчтэй шин тэмдгийн гинт тэр хүн толгоо эргээд дээрээс нь тэнцвэрээ алдаад алхаж чадхаа болцсон. Яг нөгөө хүүхдэд дөнгөж ингээд хөлд ороход яадаг вүлээ яг тийм байдалд ингээд шилжсэн байдаг. Тэгэхээр тэр нэгэд багаар ингэсээр байгаа 1 метр тэр хүн алхаж чадхаа ингээд болцсон байсан баг. Хөлөө ширээд. Тэгээд дээрээс нь инээхэ болцсон. Байн гуйлдаг, байн гомдолдог гэр бүлийн хүмүүс нь айгүй хэцүү өөрөө ч гэсэн төвөгудаад байгаа ойлгоод бүр хэцүү байдал шилжсэн. Дээрээс нь нойргүйдэлтэй болцсон. Тэгэд хамгийн гол нь 1 жил хагас тэр улсын бараг хамгийн сайн мундаг гэсэн 2-3 дугаар шатлалын бүх
мэдрэлийн эмчнэр давуулза тархины бичлэг юу байдаг бүх шинжилгээнд хийлгсэн ямар ч онш гараагүй. Бүр хэдэн удаа эмнэлэг хэвтсэн те. Тийм хүн дээр бид нар ажиллахад ховсонд оруулаад шалтгааныг нь хайсан чинь бид нар уулзахаас 3-4 жилийн өмнө 30 жил хамт амьдарсан нөхөр нь хүүхдүүдийнхээ аав нь араар нь тавьсан гэдгээ ойлгоод тэгээд тэрнийг ихтэй хинт ч хэлээгүй дотор хав дараад нууцсан байсан. Гэхдээ нөхрөө мэдээж ярилцаад уучилсан гэд хэлсэн нөхөртэй. Гэхдээ яг жинхэнэ тэр хүн уучтаагүй байсан. Тэгээд тэр шалтгааныг нь гарч ирээд эмчлээд эхэлсэн чинь бүр маш их ингээд асгартлаа уйлж байгаа байхгүй. Би бүр энэ хинт ч ингээд хэлээгүй байсан гэд. Тэгээд бид нар яг тэр улсад байх хугацаа маань мэдээж бага байсан учраас нэг курс эмчилгээ. Дээрээс нь энергиэр нь ингээд манай их ч ингээд эмчлээд явсан ч бүр сүүлд гэрт нь очисон чинь бүр ингээд нээж хөөрөө daйл цайлаад бүр ингээд охиноо зээгээ ингээд гэртээ авчирсан те бүр юу нөгөө нэг гадаа гардгүй хүн чи дэлгүүр яваад юмаа суулгуулад явж чаддаг. Бүр явж ингээд эхэлсэн. Мэдээж ингээд тэр чинь нэг жил хагас ингээд сонио явдаг болсонгүй гинт ингээд өргөс авсан юм шиг болохгүй л дээ. Гэхдээ өмнө дэлгүүр гараад ингээд юмаа суглуулж ингээд тэр хүний хувьд маш их тийм тас жаргалтай байсан байхгүй юу. Тэгээ бүр хүүхдүүдэд зээнээрээ бүр гэртээ авчирдаг бүр хинтэй ч ингээд уулзмааргүй ярилцмааргүй байн ингээд ингэдэг өөрийгөө ингээд тусгаарлцсан хүн байсан ч бүр тийм өөрчлөлт харахад бид нарт болохоор маш гоё санагдчихсэн. Тэгэхээр ганц энэ хүн дээр бол маш их онош байсан. Сая тэгээд хэлэхэд бас анзаарсан баг. Тэгэхээр ерөнхийдөө ийм байдлаар ингээд явагддаг. За тэгэхээр энэ болохоор өөрөө психосоматик судлал ахгүй юу? За өөрөөр хэлбэл бид нар нөө сая таны хэлсэн шиг бие өвтөхөд бол мэдээд байгаа тий. Сэтгэл өвтөхөд мэддэг үү? Тэгэхээр одоо ингээд саяны нөгөө нэг бүх юмыг дотроо шингээгээд байдаг хүмүүс байдаг те. Юу ч байсан гадаа гомдлоод гаргадаг, ууралсан ч гэсэн уураа гаргадаг. Бүх юм дотроо ингэ суглуулад байгаад тэгээд тэр зүйл нь дотроо багтгаа болонгуудаа нэг зүйлээр хатагч гаргасан ч байгаа тэр хүний энерги хэрэгжээтэй адилхан энэ сэтгэл хөдлөл чинь өөрөө ийм байдалтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгмүүд дотроо ингэ бүх зүйлээ суглуулад байхаар ямар нэгэн байдлаар гарч байгаа байдлыг бид нарын биеийн өвдөлтөөр махан бие дээр өвдөл буюу өвчнөөр гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр байнга нэг сэтгэл зүйн дарамттай за стрессээр ярил л та. Бид нар байнга нэг хэвийн ингээд стрессээ ямар нэгэн одоо зөв гаргаж чаддаг уу те стрессээ бие дээр суглуулад байх юм бол кортизол гэдэг стрессийн гормон ялгарна. Тэр нь ингээд байнга нэг түвшинтэй ингээд 3 4 5 10 жил явахмаа бид нар кортизолын хордлого гэдэг зүйлд орно. Тэгснээрээ бид нар энэ даавар дархлаа зүрх өөрөө өөрчлөлтөнд орсноор бидний бие өвчин болж илэрдэг. За саяны хэлжсэндээ нөгөө дотроо гомдлоо юмаа хилдэг өөрөө дотор юу болж байгааг ойр дотны хүмүүст хэлэхгүй хүмүүсээ хоолоо их хэмзэг байдаг, сөнгөтэй байдаг. Уур уцаардаа юмыг айгүй гургуулan боддог хүмүүсээ ходоод өвдөх гээд байдаг. Тэг маш их дарамттай амьдардаг хүмүүсээ толгоо мигрэн. Гих мэтлэн ийм байдлаар ерөөхдөө илрээд явна гэсэн. Тэгэхээр нөгөө өвчин бол нөгөө юм одоо ямар нэгэн блоконд орсон байгаа. Гомдсон одоо эсүүд юм аа гэдэг шүү дээ. Яг үнэ. Тэр эсүүдээ бид нэр ялангуяа хавдар бол одоо хамгийн хүнд хэлбэр нь шүү дээ тий. Ялангуяа тэр эсүүдээ аз жаргалтай болгоод энерги зөв урсгалт нь оруулаад үүнээс болоод одоо тэр нөгөө төвчрсэн блоклогдсон байгааг шалтгааныг нь олоод нийчих юм бол ерөөсөө нөгөө юм алга одоо уруулах төдийд гэдэг шиг бүх зүйл өөрчлөгдөд. Тэгээд саяны жишээн дээр саяны үний амьдрал бол бүр ингээд магадгүй мань хүн эсрэг хугацааны дараа одоо нөгөө нэг хамгийн муу тий хувилбарч болж болоход нөгөө амнасаа алдах ч юм уу тий эсвэл хүний асаргаан шилжихээр тий тэгэхээр энэ үнэхээр ингээд нөгөө нэг курс гэхээр одоо хэд хоногийн эмчилгээ авах вэ? Нэг курс эмчилгээ 12 удаагийн эмчилгээг нэг курс гэдэг байгаа. Тий одоо энэ хүний шинж тэмдэг гарсан өвчлөлүүд нь өөрөө хүнд байсан. За тэгээд дээр нэмэх нь бид нар ховсын техникийг ашиглангаа энергийг бас ашигласан. Энергиэр нь маш хүчтэй ажиллаж өгсөн. Тийм би нөгөө таны яг танилцуулгыг уншиж байхдаа одоо нөгөө нэг зөвхөн одоо сэтгэл зүй, гипноз, эмнэлэг зүйн гипноз биш. Дээр нь нэмээд нөгөө нэг юм хүний одоо энергийг мэдэрдэг, оншилдог, тэгээд энергийн гэмтлүүдийг одоо ховс хийж явах явцдаа давхар засаад явдаг гэж хэлжсэн. Энэ талаараа бас манай тийм үзэгчтэй хаваалцвал. Энэ талаар ярихад ер нь бид нар дандаа гарт баригдахаар
зүйлүүд төр итгэдэг. Одоо саяны сэтгэл зүйн өвчин бүгд ингээд мэдрэгдэж юм тий. Зүгээр болсны дараа тэр хүнд бас мэдрэгдэж юм. Гарт баригдахаар зүйлүүд байхгүй. Энерги өөрөө бид нар сүүлийн үед маш их ярьж байгаа. Энергийг тухайн хүн л мэдэрдэг. Одоо энерги юу гэдгийг унах, энерги бохирдох, энергиэр өвчлөх тухайн хүн өөрөө мэддэг. Гэхдээ яаж илэрхийлж хэлхийг мэддэггүй, гаргаж чаддаггүй. Би ядраад энэ л гэдэг. За энергитэй ажиллаад ирэхээр сэтгэл зүйтэй ажиллаж байгаа бол хүн яалтч энерги рүү нөрхөөс арга байхгүй. Яагаад гэвэл энерги чинь өөрөө бидний хэсэг байхгүй юу? Биений нэг чигтээ өөрөө чигтээ өөрөө. Тэр тусмаа одоо сүүлийн үед шинжлэх ухаан батлаад гаргаад ирээд байгаа. Тэр нь одоо маш сайхан ололттой. Бүр бидний махан биенээс давсан хувьтай. Одоо махан бие ил хумсар гэд яриад байгаа тий 10%. За бүр ингэ томноор ярихад 10%. Нөгөө 70 хумсарч 90%. Энерги өөрөө 90%. Тэгэхээр тэр чигээрээ бид нар долгион дунд тэр чигээрээ энергийн дунд амьдраад байна. Энерги чинь өөрөө одоо баргийн хүчтэй эвдэрдгүү гэдэг байгаа шүү дээ тий. Тэр бүх энергийг цохоод махан бие рүү орж ийн гэдэг чинь хамгийн түрүүнд тэр нөгөө бидрийг хамгаалаад байгаа орчин чинь энерги байхгүй. Энерги гимтээд бүр болохоо байгаад ирэхээр махан бие өвдөж шүү дээ. За тэгэхээр энерги өөрөө долгион юм чинь бас энэ ярьдаг энергиэр одоо ажилтдаг хүмүүс бол бүгд ер нь мэдэрдэг. Бид нар ярьдаг шүү дээ. Хүүх ингээд хажууд нь баймаар санагддаг тийм тайван хүн тий. Өдрөө нь хамт байгаад байхад их таатай нэг тийм гой гэгэл хүн хараад эмэр. Зарим хүмүүсийг ярьдаг шүү дээ. Бүр ингээд хурдхан шиг холдмоор санагдчих. Өдрөө нь харахаар би ядарч байна. Тэр нэг юм цаагаараа яриад байгаа байхгүй юу? Энергийн тухай яриад байгаа. Тэгэхээр бид нар энэ зүйлийг мэдэрдэг, энергиээр ажиллаад, энергийг хардаг, ойлгодог, үнэрлэдэг хүмүүсийн хувьд тухайн хүнээс өмнө энергитэй харьцдаг. Энэ хүний одоо хүрдгээд яриад байгаа шүү дээ, тий? Тэрний аль хүрдэн дээр нь ямар гэмтэл байна? Яагаад гэмтсэн? Тэр байтугай хизээ гэмтсэн. Бүр тэгж нарийн гарч ирдэг. Тэгэхээр бид нар яагаад одоо энэ нөгөө ховс чинь өөрөө юм тансаг маш хурдан үр дүн гараад байгаа нь хүн болгоны өөрийн гэсэн арга барил байгаа. Ховс өөрөө нэг техник тэрэн дээр нэмхэн тухайн хүний чадвар байх ёстой. Тухайн хүнийг хараад одоо хүүхдүүд нь штэ ярьж чадахгүй штэ мэдхгүй. Яаси мэдхгүй гэл ойлаад идэг. Айж ийн үү тий айж ийн юунаас мэдхгүй. Тэгэхээр тэрийг ярихгүй байгаа өөрөө ч өөрийгөө ойлгохгүй байгаа хүмүүс ирчээд байхад тэрнээс юм асууна гэвэл хэцүү юу ч гарахгүй. Энэ үед яадаг вэ гэхээр нөгөө одоо өөрийн гэсэн онцлог байх ёстой шүү дээ. Тэр чадвараа гаргаж ирдэг. Одоо миний онцлог юу гэвэл миний арга барил юу гэвэл би хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг энергитэй харьцаж эхэлдэг. За өөрөөс нь асуу өөрийнх нь одоо юу хаан тий өөрөө юу мэдэж гин юуг засуулах гэж ирсэн юу хүсэж дараа тэр хүн өөрөө мэдхгүй байгаа зүйлийг энергиэр нь дамжаад тэр одоо гаццсан блоконд орсон гимтсэн энерги чинь өөрөөр гэсэн өнгөтэй шүү дээ өнгө нь алдагдсан энэ бүх зүйлийн тухай яриад тухайн хүнийг одоо ийм шинж тэмдэг ингээд онцлоод ирсэн цаг энергитэй хамт хосолж эмчлэхээр маш хурдан үр дүн гараад байгаа. Нэг ёсны энерги одоо маш амархнаар хэлэхэд ерөөсөө би утас махан бие бол утас юм байна. Энерги цэнэг юм байна. Тэгэхээр бид нөгөө нэг заримдаа ингээл маш их хүчтэй болоод тий ингээл юу ч хийхэд тий бэлэн тий тэр бол бид нэр ингээд нөгөө энерги маань одоо гэмтээгүй дүүрэн гэдэг юм уу яг ингээд утгаараа байгаа. Тийм зөв ажиллаж байгаа үедээ юм байна. Ер нь бол ингээд нөгөө одоо л энергийн талаар маш их ярьдаг болцсон. Тэг хүмүүсийн ойлголт ч гэсэн нэлээд өндөр ингээд би өөр дээрээ зүгээр жишээ нэр чи ингээл махан биеийг ингээд юм хатуу уул гэж бодож штэ чи угаасаа ингээл яс те одоо мах юу гэдгийг цуснаас ингээд хотцсон. Гэтэл яг зүгээр энэ нөгөө нэг хамгийн анх нөгөө нэг бясалгал одоо 4-5 жилийн өмнө сонирхоод ингээ хийж эхлэхэд би
юуг ингэж ойлгож ирсэн бэ гэхээр хүний бие чинь ерөөсөө юм хатуу биш юм байна. Тэр чихтэй ингэж нөгөө нэг хөдөлдөг те. Энд чинь ингэж юм бүгд ийм хөдөлгөөнтэй яг юм энерги юм биш те гэдгийг нөгөө анх одоо үгүй өөрийнхөө бие дээр мэдрээд тэг маш их гайхажсэн л та. Ямар сони юм бэ гэдэг ингэж тэгэхээр тийм болохоор одоо юу гэдэг үнэхээр тэрийг тэр үед одоо 4-5 жилийн өмнө бол энэ талаар маш одоо багал одоо яригддаг, бичигддэг. Сүүлийн 2 жил миний анзаарснаар бол тэр гадаад их үр дүрдэрч те манай улсад ч гэсэн нэлээд юм сайн ойлголттой болчлоо л да. Тэгэхээр бид нэр одоо энийг үгүй гэдэг ах шаардлага байхгүй. Тийм зүгээр зөвшөөрөөд баг ингээд явсан илүү хурдан ингээд өөрт илүү тустай юм байна л гэж хэлгээд байл л да. Тийм юу ярьж байгаа юм юу гэж тийм юм байдгийг ингээд явах нь илүү магадгүй одоо нөгөө өөртөө туслах боломжоо тий хошлуулаад байгаа ч магадгүй. За тэгээд маш сонирхолтой юм дахиад ингээд асуугаад аймаар байна. Тэгээд сүүлийн зүгээр та өнөөдрийн ингээд ярьсан яриануудаас ингээд үнэхээр ховс маань ингээд маш хүчтэй юм сэтгэл хөдлөлт ч гэдэг юм уу ордог тий янз бүрийн юм нөгөө нэг ачаалал их ирдэг. За бизнесийн одоо бизнесийн салбарынхан за эсвэл одоо энэ нөгөө урлаг спортынхан байд юм уу нөгөө талдаа энэ нөгөө хүүхэд бол маш эмзэг байдаг шүү дээ. Ялангуяа нөгөө сүүлийн үед айгүйх ярьж байгаа бидний их гэмтлүүд бага наснаас тэр юу ч мэдэхгүй ингээ хорвоог таних гад явж байгаа маш эмзэг байгаа. Зүгээр л нэг хүний хэлсэн санаатаа санаандгүй те хэлсэн үгнээс болоод насан туршдаа ингээд гэмтэл авцсан өөртөө итгэх итгэлээ алдсан ч юм уу явж байдаг. Тэгэхээр энэ хүмүүст одоо маш сайн тусалж чадах юм шиг надад санагдаж байна. Тийм тэгээд юуг тэр нөгөө нас хамаарахгүй, хүүс хамаарахгүй, тэ янз бүрийн хэрэглэхгүй юмгүй эмчилгээ болохоор одоо өнөөдрийн манай подкастыг үзсэн сонсон хүмүүстэй одоо сонирхож үзээрэй, тэ илүү их судлаарай гэж одоо хэлмээр байна, хүсэж байна. Тийм. За тэгээд манай хоёр одоо нэмшээд хэлэхтэй. За энэ зүйлийг анхаараарай ч гэдэг юм уу, тэ ер нь ийм болж ин шүү гэж хэлэх зүйл. За ер нь бол нөгөө зөвлөгөө тий бид нар хүүхдүүдээ л хараад идэг. Хүүхд маань л болохгүй байна. Хүүхд маань одоо энэ зүйлд дургу байна тий. Нэг л идэхгүй болцсон байна. Гэл хүүхдүүд рүүгээ л чигээд гэхдээ хүүхдээ ээж аав бол мэдээж хүүхдийнхаа төлөө байдаг. Хүүхдээ сайхан хүүхдээ одоо юу гэдгийг амжилттай, хүүхдээ зоригтой, хүүхдээ ихтгэлтэй тэрийг харж иж бид нар бахархаад байгаа шүү дээ. Тэгтээ нэг зүйлийг одоо ээж аав эмээ өвөө нарт тий сануулмаар бид нар өөрсдөөсөө эхэлдэг. Бид нар гэр бүлд одоо хэрүүлгүй юу гэдгийг тайван бид нар өөрсдөө л зөв бай. Өөрсдөө зөв байхад хүүхдэд мэдээж сайхан зүйл хэлнэ, зөв зүйл хэлнэ. Гэхдээ шүүлтүр гэдэг юмыг сайн ойлгоцсон тий. Шүүлтүр байдгийн юм байна. Тэрийг баргийн далд хумсруугаар нэвтрүүлдэггүй юм байна. Тэгвэл юу нэвтрдгийг тарих өөрөө одоо SpongeBob гэдээ ойлгож байна. Тэгэхээр ээж аавд юу хийн, хоорондоо юу ярина, одоо юу гэдгийг нийгэм өөрөө гаднах харсан гадаад орчин болгоноос ерөөс харлаа тэрийгээ шууд биендээ ингээд шингээж хүүхдүүд. Тэр харсан зүйлээ буцаагаад хийдэг. Тэгэхээр бидний бүтээгдэхүүн бидний одоо гаргаж байгаа үйлдэл хэлж байгаа үг тий байгаа байдал маань буцаад үр дүн нөгөө хүүхдүүд ахгүй юу? Хүүхдийг хараад чи өөрийгөө тань гэдэг нь шүү дээ тий. Энэ айлын хүмүүжлийг хүүхдийг хараад мэдчихэлтэй гэдэг үг байдаг. Бид нар өөрсдөө хүүхдээ аз жаргалтай өөрсдөө одоо нөгөө хүсэж байгаа бид нар чи мөнхийн л одоо тэр аз жаргалын төлөө яваад зүтгэл амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тхийн тулд хамгийн түрүүнд бид нөгөө нэг мэдээж хүүхдээ анхаарах нь зөв гэхдээ өөрсөндөө төрүүлж анхаарад бид нар ирвэл бид нар амар амгалан тий аз жаргалтай одоо инээд баяр хөөрөөр дүүрэн байх юм бол нөгөө бидний хүсэж байгаа хайрлаад байгаа үр хүүхдүүд маань бас адилхан байх нэ гэх юм шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө хүчтэй сайн эрүүл байж ээж нөгөө
сайн сайхан зүйлээ бас бүтээх чадвартай болох юм байна. За тэгээд өнөөдөр ингээд маш сонирхолтой яриа өрнүүлсэн. Сэтгэл зүйч одоо ховс эмзэн гипноз тэгээд ховсын эмч гэж хэлэхгүйгээд байгаа шүү дээ. Тэгээд алтан жол, сачвал нартай маш их баярлаа. Баярлалаа.